Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн урангуйг хүргэнэ. Улсын 2 дугаар төв эмнэлэг эх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгаж эхэлнэ. Сонгуулийн ерөнхий орой төрөөс намуудад олгож байгаа санхүүжилтэд тавих хяналтаа чангатгах нь. Хуулийг довчоор болонгаар тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тайлбарлана. Болгарын сөрөг хүчин засгийн газраа огцрохыг шаардан жагсаж байна. Үнэсэл улс Америк нэгдсэн улсыг дотоод хэрэгтэн хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаарджээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч шашны бүлэг улс төр хоорондын холбоо хамаарлыг шалгахыг даалгалаа. Эхний мэдээ, улсын 2 дугаар төв эмнэлгийн эргэтэн шилжүүлэн суулгах төв эх оноос элэгнээс гадна бөөр уушиг, нойр булчирхай гидс шилжүүлэн суулгаж эхэлнэ. Улмаар робот мис засал нэвтрүүлж амьгуу донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөд байгаа юм байна. Монгол улсын ерөнхийлөгч Хүрээсүг өчигдөр улсын 2 дугаар төв эмнэлгийн эргэтэн шилжүүлэн суулгах төвд ажиллалаа. Тус эмнэлгийн эргэтэн шилжүүлэн суулгах төв шинэ ерөнхийлөгч Хүрээсүгийн дэмжлэгээр ажилтнад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээг үжүүлэг, лабораторийн сүүдийн үеийг багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм. Үүний дунд эмчнэрийн баг өнгөрсөн 3 дугаар сараас хойш 5 хүнд амьд донороос дурангийн мэс заслын аргаар элэг шилжүүлэн суулгаад байна. Мөн 11 хүнд зүрхний тэтэм судсан доогоор хий тайван онцлогоо. Эмчилгээ 8 хүнд хавдар хөдөлгөх эмчилгээ хийжээ. Эдгээрээс гадна элэг улаан хоолой ходоод бүдүүн гэж суушигны авдрыг дурангийн аргаар тайрч залгах 1000 гаруй мис засал хийгээд байна. Манай иргэд гадаадын улс орнуудад тухайлбал Япон, Солонгос 400-аас 500 сая. Энэтхэг Турк улсад 150-аас 350 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгуулдаг. Шинэ төвийг богино хугацаанд ашиглалтад оруулж гадаадад дэмжлүүлэх гэж их хэмжээний мөнгө зарлгүй эх орондоо дэлхийн чанартай тусламж үйлчилгээ авах боломж улам бүрцээр байгаад эмчнэр болон элэг шилжүүлэн суулгах мис засал хийлгэсэн иргэд тэдний донорууд ерөнхийлөгчөд талархал илэрхийллээ. Ерөнхийлөгч Хүрээсүх эмнэлгийн эмч сэвлэгч ажилтнуудтай уулзахдаа ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн төлөө өргөсөн дангарагтаа үнэнчээр зүтгэж байгаад нь талархаж ажлын амжилт хүсэн ирүүлв. Цаашид бусад иргэдийн шилжүүлэн суулгах мис засал нэвтрүүлэх санал санаачлагыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ. Манай улсад элэгний хавдрын өвчлөл жилбэр нэмэгдэж хавдраар жилд 1745 хүн, элэгний хатуурлаар 643 хүн нас орж байгаа нь дэлхийд өндөр үзүүлэлттэй. Элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас 7-оос 8 дахин өндөр байна. Улсын хэмжээнд элэгний донор хүлээж байгаа 325 хүн байдгийн 25 нь улсын 2 дугаар эмнэлэгт байгаа юм. Улс төрийн нам төрөөс олгодог санхүүжилт хяналт хариуцлага 2026 онд олгох санхүүжилтийн дээд хэмжээ болон улс төрийн намуудын нээлттэй ил тод байдлын талаар сонгуулийн ерөнхий орооноос өнөөдөр мэдээлэл хэллээ. Төрөөс жилбэр улс төрийн намуудад олгодог санхүүжилт нь намуудын үйл ажиллагаа, бодлогын судалгаа, олон нийтийн сургалт, гишүүдийн оролцоог дэмжих зорилготой. Гэтэл ийхүү төрөөс авдаг санхүүжилтийн тайланг намууд хугацаанд өгдөггүй, шилэн дансаа шинжилдэггүй зэрэг зөрчлүүд жилбэр давтагдах тухай сонгуулийн ерөнхий ороо мэдээлэлд дурдлаа. Учиргүй хууль батсан, хуулийг хэрэгжүүлнэ гэж ингээл үүрэгжүүлсэн залтуудаар яваад хас илүүтэйгээр бид нар мөн чанар руу орох хэрэгтэй юм байна. Ил дод байдлыг хангахад юу дутаад байгаа юм бэ гэдэг зүйл рүү илүү анхаарч ажиллая л гэдэг ийм санаанууд байгаад байдаг ийм ерөнхий мэдээллийг хэлье. За ингээд манай мэдээлэлтэй холбоотойгоор яг энэ санхүүжилтийн зарцуулалтын хувьтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг замун дээрээс нь төрөөс олгож байгаа шууд бус дэмжлэг буюу нөгөө мөнгөн бус дэмжлэг ер нь ямар шаттай явж байна, ер нь хэрэгжиж гэнэ үгүй юу гэдэгтэй холбоотой ийм мэдээллүүдийг манай мэдээлэл арга зүйн газрын дараа Баяндүрэн өгнө. Баяндүрэн дараа өгнө. За ингээд ер нь нэг бас дахиад хэлэхэд энэ бид нар хууль яг хэрэгжээд эхэлж байгаатай холбоотойгоор бас сайжруулах юмнууд байна. Төгс 100% сайн болсон хууль гэж хэлэхгүй хэрэгжүүлэлтийн явцад нэлээд хүндрэлтэй юмнууд гарч байгаа. Энэ саналуудаа бүгдийг бас хэлэн тухайлах юм бол одоо шинэ 1% босго давсан намууд бид нар төрөөс санхүүгийн дэмжлэг олгож байгаа мөртлөө дээрээс нь дахиад шууд бус дэмжлэг олгоод байдаг. Гэтэл 1% босго руу нэлээд өгсөн мөртлөө үйл ажиллагаа идэвхтэй ингэ явуулах гэдэг намууд ядаж шууд бус дэмжлэгийг нь олгодог юм боломж үйж болдгоо юм. Шууд бус ч одоо нөгөө ядаж хурлаа ихтэн заалаар хангаж өгч байгаа шүү дээ. Тэгээ тийм юм ч гэсэн боломжийг хангаж өгөх боломж өгдөг юм гэдэг ийм санаа өмнөдийг бол бид нэр холбогд байгууллагууд нь тавина гэдэг иймэрхүү зорилготой явж байгаа. Сонгуулийн ерөнхий орооноос 2026 он санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо намын гишүүдийн тоо, сонгуулийн үр дүн, хууль заасан шалгуур, гэх мэт үзүүлэлтүүдийг үндэс болгожээ. Мөн намын санхүүжилттэй холбоотой зөрчил, тайлангийн хоцролт, зарцуулалтын ил тод байдлын талаар мөн хөндөд амжлаа. За намын санхүүгийн тайланг
хянах үе шат болон хяналтын тогтолцооны талаар бас хэлжлээ. Тэгэд эхний удаа бол 2024 онд анх удаа бид энэ намын санхүүгийн тайланг хүлээж 24 оны санхүүгийн тайланг хүлээж авахд улсын дэд шүүхэд бүртгэлтэй 37 нам байдаг. За 37 намаас маань 15 нам нь яг ингээ орлого одоо үйл ажиллагааныхаа үйл ажиллагаа явуулсан тайлан гаргаж ирүүлсэн. За 13 нам нь болохоор X тайлан гаргаж ирүүлсэн. За 9 нам нь бол тайлангаа ирүүлээгүй. За энэ 25 оны хагас жилийн тайлан мөн одоо яг 9 нам ирүүлээгүй. Яг мөн эдэл тэгээд зарим нь үйл ажиллагаа явуулаагүйгээд хагас жилдээ X тайлантай тийм тайлангууд ирсэн байгаа. Тэгээ одоохондоо бол бид нар бас энэ 26 оны санхүүжилттэй холбогдуулаад бас нэг 10 нам дээр яг энэ арга зүйн зөвлөмжийн ажлыг хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Намуудын санхүүжилтад аудитын шалгалт жил бүр хийгдэгч улс төрийн намууд шилэн дасаа тогтмол шинжилдэггүй зэрэг асуудлаас үүдэж бодит зарцуулалтыг баталгаажуулахад хүндрэл гардаг юм байна. Бид нар бол байнга нэг шаардаад ингэ ажиллаж байгаа гэдгээ бол хэлмээр байна. Энэ эх хонд бол бидний нээлттэй мэдээллийг бол бүрэн гүйцэд болох төр анхаарах зайлшгүй шаардлага байгаа. Энэ тал дээр ажиллана гэж ингэж бодож байна. За дараагийн асуудал. За дараагийн нэг сонгуулийн ерөнхий оронд өгөгдсөн одоо бүрэн эрх гэдэг юм уу намуудтайгаа хамт ажиллах ажил бол энэ төрийн дэмжлэг, шууд ус дэмжлэг гэдэг ингээд ийм хоёр төрлийн дэмжлэг яваад байна. За санхүүжилтийн дэмжлэгээ шууд дэмжлэг гэж нэрлэж байгаа. Санхүүжилтийг бол 1% дээш сонгогчдын санал, улсын хурлын сонгуулиар 1% дээш хувийн санал авсан намууд аваа явж байгаа. Санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах зорилгоор зарцуулалтын тайланг олон нийтэд ил тод байршуулдаг системийг сайжруулах хандивын мэдээллийг нээлттэй болгох талаар ажиллаж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ. Мөн дараагийн жилүүдэд намуудын санхүүжилтийн хяналтыг чангадахад зөрчил илрүүл санхүүжилтийг танах хүртэл арга хэмжээ авах эрхийн хэрэглээг бодитоор нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд амжсан юм. Төвцөг мэдээллийн хөтөлбөр хуулийг давчаар булангаар үргэлжилж байна. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл улсын хурлаар эд хилэлцэгдэж байгаа энэ үед бид тус хуулийн төсөл хилэлцэгдэн батлагдсанаар манай улсад тамхины хяналттай холбоотой ямар зохицуулалтууд хэрэгжиж эхлэх талаар танилцуулахар бэлтгэлээ. Монгол улсын хувьд тамхины эргэлийг бууруулах зорилгоор анх 1993 онд тамхины хор хөнөөлтөд тэмцэх тухай хуулийг баталж, улмаар 2005 онд хуулийг шинжилэн найруулснаар одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тамхины хяналтын тухай хууль батлагдж байв. Монгол улсын хувьд уламжлалт болон шин төрлийн тамхины хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж 2019 онд 13-аас 15 насны сурагчдын 14% нь утаад тамхи, 3% нь электрон тамхи хэрэглэдэг байсан бол 2023 онд энэ үзүүлэлт 19.9%, 24.8% болж огцом өссөн байна. Манай улсад тамхинаас шалтгаалсан нас баралт жилд ойролцоогоор 4300 болж эдийн засгийн алдагдал 801 тэрбум төгрөгт хүрсэн байна. Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээс тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хэрэгжилтийг үр дагаврын үнэлгээгээр дараах байдал тогтоогдсон байдаг. Тухайлбал нийтийн эзэмшлийн зарим газар зориулалтын тамхи татах цэг байгуулаагүй байгаа нь иргэд тамхины хяналтын тухай хуулийг зөрчих эрсдэлд ихээхэн өртөж байгаа нь тогтоогдсон байна. Түүнчлэн 21 наснд хүрээгүй хүний тамхи худалдаа авах боломж хяналтгүй хэвээр тамхи худалдаалагчид худалдаа авагчийн насыг шалгахгүйгээр тамхи худалдаалж байгаа нь өсвөр үеийнхний хэрэглээг нэмэгдүүлэх шалтгаан болсоор байгаа юм байна. Тус судалгааны тайланд дурдсанаар тамхины хэрэглээ тэр дундаа электрон тамхины худалдааны хүртээмж сурагч оюутнуудын дунд өндөр байна. Судалгаанд оролцсон сурагчдын 24.4% нь ямар нэгэн байдлаар тамхи худалдаа авч чадсан. Оюутан залуучуудын 57.7% нь нас харгалзахгүйгээр 82.9% нь хүнсний дэлгүүр болон түүцээс тамхи худалдаж авсан гэж хариулсан байсан нь хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болсныг харуулсан байна. Иймээс тамхины хэрэглээг бууруулахын тулд онцгой татварыг нэмэгдүүлэх электрон тамхиг хуульчил зохицуулах шаардлагатай болсон байна. Улсын хурлаар хилэлцэж байгаа тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хилэлцэгдэн батлагдсанаар ямар зохицуулалтууд хийгдэх болохыг танилцуулъя. Хууль батлагдсанаар тамхин бүтээгдэхүүнд амт үнэр орлуулагч бодис хэрэглэгийг хориглон, тамхи татахыг хориглосон орчныг нэмж өргөтгөн, никотоны хамаарлаас гарахад чиглэсэн сэтгэл зүйн дэмжлэг бүхий тусламж үйлчилгээг төрийн бодлогоор дэмжин, мөн тамхины урамшуулалт үнгүй тараалт хөнгөлөлт зэрэг шууд болон шууд бус сурталчилгааг хориглон, тамхины худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн хандив ивент итгэлтийг нийтийн спорт, урлаг, улс төрийн үйл ажиллагаа зэрэгт хориглон, тамхин бүтээгдэхүүний тодорхойлолтод бүх төрлийн шинэ бүтээгдэхүүнийг хамруулан, анхааруулга савлгааны шаардлагыг чангатгаж, электрон тамхины агуулмж багтаамжид дээд хязгаар тогтооно, мөн утаа тамхиг хязгаарлагдмал ойлголтыг хүчингүй болгож, бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнд ижил зохицуулалт үйлчлэх юм байна. Тамхинаас гаргах энэ бүтээгдэхүүнийг даатгалаар санхүүж
дээшлүүлэх зохицуулалт бүрдэн энэ хүрээнд даатгалаар хариуцах үйлчилгээний багц болон эмийн жагсаалтад тамхинаас гаргах эм бүтээгдэхүүнийг нэмж тусгах юм а. Тамхины татварын орлогоос төвлөрөх хөрөнгийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өдий хоолны шимт хичээлийг дээшлүүлэх арга хэмжээ, хүүхэд залуучуудын чөлөө цагийг эрүүл аюулгүй идэвхтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, тамхинаас урьдчилан сэргийлэх болон гаргах тусламж үйлчилгээ зэрэгт зориулна. Хууль батлагдсанаар тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2025-аас 2030 оны хооронд үе шаттайгаар нэмэгдүүлэх юм байна. Мөн зөвшөөрөлттэй болон зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдэд оногдуулах хариуцлагыг ялгамжтай тогтоож, хууль бус үйлдвэрлэл худалдаа сурчилгаанд тавих хяналт хариуцлагыг чангатгаснаар өсвөр үе залуучуудын эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн үндэс бүртгэхэр байгаа юм. Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг даган онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд орох нэмэлт өөрчлөлтөөр тамхин онцгой албан татварын тэмдэг хэрэгэлдэг бүтээгдэхүүн болохын хувьд тамхины хайрцаг сав баглаа боодолд онцгой албан татварын тэмдэг байршуулах шаардлагатай болох нэ. Электрон тамхи, халаадаг тамхи зэрэг шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн, цэнэглэх шингэн болон тэдгээр ийд анги хэрэгслийг гайлын барааны жагсаалтад англи кодоор наривчлан нэрлэж, одоогийн мөрдөж буй 5-аас 20% гайлын татвар 30% болон нэмэгдүүлэхээр тус хуулийн төсөлд тусгасан байна. Ингэснээр импортын хэт хямд үнийг хязгаарлаж, хэрэглээг бууруулах, өсвөр үе залуучуудыг хорц уршлаас сэргийлэх, нэмэгдсэн татварын орлогыг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтад чиглүүлэх боломж бүрдэнэ гэж тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн ажлын хэсэг дүгнжээ. Улсын хурлын дарга учраас Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Инна Марчуллионыг хүлээн авч уулзлаа. Монгол улс 3 дахь чүүршийн бодлогын хүрээнд Европын холбоо түүний гишүүн орнуудтай нийгмийн эдийн засгийн бүх салбарт үр дүнтэй харилцаа ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорж байгаагаа улсын хурлын дарга уулзалт хийхэд онцлолоо. Монгол улсын их хурл Европын парламентын бүлэг хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалт өнгөрсөн сард Брюссел хотноо зохион байгуулагдсан. Энэ үеэр сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг олон асуудлыг талууд хүндсэн билээ. Улсын хурлын дарга учрал Европын албаны элчин сайдтай уулзах үеэрээ тус 17 дугаар зөвлөлдөх уулзалтын үеэр ярьж хүнсэн асуудлууд ажил хэрэг болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Харин Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайдын зүгээс Европын парламентын бүлгийн гишүүд эх хонд Монгол улсад айлчлах төлөвлөгөөтэй байгааг дуулгалаа. Мөн хүний эрхийн зарим асуудлыг хөндөж ярьсан юм а. Тухайлбал захим орчинд охид эмэгтэйчүүдийг ялгуурлаж гутаанд оромжлох байдлыг хэлсэн. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ялангуяа ойн тухай хэвлэлийн эрх чөлөөний тухай, газрын тухай хуулийн төслийг парламентаар хилэлцүүлэх, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк хамтран хэрэгжүүлж буй амиг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг эрчимжүүлэх, Европын холбооноос Төв Азийн улсад хэрэгжүүлж буй хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернет холболтын төслийг Монгол улсад хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд дэмжиж өгөхийг улсын хурлын даргаас хүссэн юм а. Ерөнхий сайд Зандан шатар нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Яфан Хердинийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд доктортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэн урагшлуулах, 2026 оны 8 дугаар сард Монгол улсад хүлээн авах зөвлөлтөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм. Ерөнхий сайд Монгол улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагатай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирснийг дурдж, авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн хэрэгжилтийн хүрээнд сонгуул нэр дэвшигчид улс төрийн намууд болон сонгуулийн компанид ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай тогтоолын төслийг санаачлан ажиллаж буй талаар болон мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын албаны салбарыг Монгол улсад байгуулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэв. Нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Яфан Хердин Монгол улсын нийгмийн эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх дээр дурдсан 17 дугаар баг хурлыг амжилттай зохион байгуулахад бүх талын тус дэмжлэг үзүүлэхэд бэлэн бугаа онцлон хэлж, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, ажлын байр бий болгох, эрчим хүчний болон захим шилжилтийн чиглэлээр дэмжиж ажиллахад ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв. Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой сүүн дархлаа зорилттой хөтөлбөр 2024 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг. Тухайн үед нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд 7 хоногийн 2-оос 3 өдөр сүү өгдөг байсан байна. Харин 2026 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 189 мянга гаруй хүүхдэд тус хөтөлбөрт
хамрагдахаар байгаа юм байна. Нийслэлээс тус хөтөлбөрийг цаашаа өргөжүүлэх үүднээс нийслэлийн эрх оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгаад байна. Ингэснээр улсын сургууль суралцж байгаа 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдэд 7 хоногт нэг удаа сүү өгөх юм. 2024 оноос хойш сүү тогтмол өгч байсан сургуулиудын хүүхэд эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулахад диаминдим кальцер баялаг сүүг ууснаар хүүхдийн шүдний эрүүл мэнд дархлаа сайжирч ясны сэргижилт буурах зэрэгээр нөлөөлсөн байна. 2026 онд нэг өдрийн сүүний зардлыг нийслэлийн засаг даргын тамгын газраас нэг өдрийг дүүрэг орон нутгаас нэг өдрийг эцэг эхчүүд хариуцаж 7 хоногт 3 өдөр сурагчдад сүү өгөхөөр тооцоолсон байна. Дотоод үйл явдлын мэдээг хүргэлээ, үргэлжлүүлэн олон улсын мэдээг хүргэнэ. Сайн цаана үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр хүргэлжж байна. Эхний мэдээ. Болгарийн сөрөг хүчний намуудын зохион байгуулсан 50 жагсаалд оролцогчид засгийн газраа огцруулж парламентын сонгуулийг хугацаанаас өмнө явуулахыг шаардсан байна. Тус улсын нийслэл Софи хотын засаглалын гурвалжин хэмээн нэрлэгдэх засгийн газар, ерөнхийлөгчийн тамгын газар болон парламентын орднуудын хооронд орших зай талбайд олон 10,000 хүн цугласан байна. Эсэргүүцлийн цуглаанд оролцогч засгийн газрыг огцруулах шаардлагаас гадна төрийн удирдлагын тогтолцоог солих, юуны дөрөнд Болгар улсад тулгарсан бэрхшээлүүдийн гол буруутан хэмээн үзэж байгаа. Болгарын Европын холбооны хөгжлийн төлөө иргэд намын тэргүүн Бойко Борисов, ДПС шинэ эхлэл намын дарга Делиан Певски нарыг засгийн газрын эрхээс зайлуулах шаардлага дэвшүүлсэн байна. Пүрэв гарагт парламентаар хилцэх эдийн засаг бодлого нуран унж байгаатай холбоотойгоор сөрөг хүчний засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх улс төрийн ажиллагаа явуулж байгааг нь. Жигсагчид биднийг хуурахыг зөвшөөрөхгүй, биднийг дээрэмдэхийг зөвшөөрөхгүй, циркийн тоглолт дууссан, огцруулж шүүгд шилжүүлэх цаг ирсэн. Болгар дахь мафийн засаглал дууссан, мафийг зайлуулцгай зэрэг урайг цуурайтуулж байжээ. Софи хотод цагдаагийн хүч нэмэгдүүлсэн эргүүлүүд ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн төв хэсэгт замын хөдөлгөөн хаагдсан байна. Пловдив, Варна, Бургас, Великов, Тарнова болон бусад хот мөн олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаалд болж байгаа тухай Болгарын үндэсний телевиз мэдээлсэн байна. Дараагийн мэдээ. Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадуро дотоод хэрэгтэн хөндлөнгөөс оролцох, дэглэм солих, төрийн эргэлт зохион байгуулах зэрэг үйлдэлээ зогсоохыг Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас шаардсан байна. Тэрээр Венесуел болон Латин Америкт явуулж байгаа дотоод хэрэгт хууль бусаар хөндлөнгөөс оролцох, дэглэм солих, төрийн эргэлт зохион байгуулах, төрөмгийлэл харгас бодлогоо зогсоохыг бид Америкийн нэгдсэн улсын засгийн газраас шаардаж байна. Бүрэн эрхт эрэлхэг ард түмэнтэй Венесуел улс хизээч империалист гүрний колон болохгүй гэж Каракас хотын төвд болсон өргөн олонний цуглаан дээр үг хэлэхдээ мэдэгджээ. Венесуелийн тариалангийн талбайд ажиллаж байгаа хөдөлмөрчид гартаа буу барин пуужин танк ашиглан улс орноо альбай төрөмгийн их гүрнээс хамгаална. Дэлхийн улс төмнүүд Венесуелийг дэмжиж байгаа гэж ерөнхийлөгч Николас Мадуро онцлон тэмдэглэсэн байна. Газрын тосны дэлхийн хамгийн их хэмжээнд тогтоогдсон нөөцийг эзлэн авах зорилгоор Америкийн нэгдсэн улсыг Венесуэлд халтан довтлох онцтой аюул учруулж байна гэж Николас Мадуро нэг бус удаа анхааруулж байсан. Харин Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа мансууруулах бодисын хууль бус намын эсрэг идэвхтэй тэмцэхгүй байна хэмээн Венесуелийн эрх баригчдыг буруутгасан билээ. Дараагийн мэдээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэмион шашны бүлэг болон улс төрчний хоорондох хууль бус холбоо хамгааллыг мөрдөн шалгахыг даалгалаа. Ерөнхийлөгч Ли Жэмионы тушаалыг тухайн улс төрчин эрх баригч эсвэл сөрөг хүчний намын гишүүн өндөр албан тушаалтай эсвэл доод албан тушаалтай хашдаг хэсгээс үл хамааран хэрэгжүүлэх ёстой гэж түүний ажлын албанаас мэдэгдсэн байна. Өнгөрөх 9-ний өдөр хуралдсан засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгч Ли Жэмион улс төрийн үйл хэрэгтэд оролцож хууль бус хөндлөнгөөр хачин жигтэй зүйл хийдэг шашны бүлгүүдийг татан буулгах энэхүү арга замыг судлахыг сайднарт үүрэг болгосон байна. Ли Жэмионы хэвлэлийн төлөөлөгч ерөнхийлөгчийн хийсэн үгэнд тодорхой шашны бүлгийг онцлоогүй гэж хэлсэн боловч зарим улс төрчид улс төрийн давуу эрхийн төлөө тэргуун атгтай асан Ким Юн Хид хахуул өгсөн гэх хэрэгээр шүүгдэж байгаа эв нэгдлийн сүм чиглэсэн гэж таамаглаж байгаа юм байна. За уг хэргийг 2024 оны 12 дугаар сард онц байдал тогтоох тушаал гаргасныхаа дараа албан тушаалаас огцорсон ерөнхийлөгч Ён Сог Ёл болон түүний эхнэр Ким Юн Хи нарт холбогдох хэрэгүүдийг мөрдөн шалгаж буй тусгай прокурорууд мөрдөн шалгаж байгаа юм. За хаан хаагч Жагийн хувьд ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэж мэдгцээр иржээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичснээр эв нэгдлийн сүмийн хуучин албан тушаалтанд тусгай прокурорт мэдүүлэг өгөх үеэрээ Ли Жэмионы эрх баригч нарын намын хууль тогтоогчд эв нэгдлийн сүмээс санхүүжилт авсан гэсэн байна. Йонхап агентлаг нэгмэр гарагт мэдээснээр эрх баригч намын гишүүд болон эв нэгдлийн сүмийн хооронд альва холбоог шалгахыг цагдаанараас хүссэн байна. Эв нэгдлийн сүмээс энэ талаар ямар нэгэн тайлбар одоогоор хийгээгүй байна.
Та бүхэнд олон улсын мэдээлэл хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.